За хэрвээ fx функц нь ийм бол энэ нөхцөлийг хангах a-г олгоорой гэсэн бодлого өгдөг. За эхлээд энийг олно. Энийг олно гэдэг нь юу гэхээр fx гэсэн функцийн x-ийн оронд 8a-г орлуулна гэсэн үг. Энэ бол хасах 4-ийг үржих нь x-ийн оронд 8a-г авчна. Тэгээд нэмэх нь 4. За мэдээж энэ хоёрыг үржүүлэх юм бол хасах 32a нэмэх нь 4 болох нь. За яг үүнтэй адилханаар нэг тодорхойлъё. F хасах 3a гэдэг бол хасах 4-ийг үржих нь x-ийн оронд хасах 3a нэмэх нь 4. За мэдээж энэ хоёрыг үржүүлвэл нэмэх 12a болно. Тэгээд нэмэх нь 4. За одоо энэ тэнцвэртэй орлуулъя. 8a-гийн оронд нэмэх нь 6 болно. За өөрөөр хэлэх юм бол энэ бол f8a гэсэн үг. Тэнцүү f хасах 3a-гийн оронд нь болохоор 12a нэмэх нь 4 байгаа. За тэгээ хасах нь 9. За одоо энэ тэнцвэрлэлээ бодох хэрэгтэй бол таарна. За тэнцвэрийн тэмдэгний зүүн гарталт бол хасах 32a дээр нэмэх нь 10 болно. За баруун гарталт нь 12a дээр нэмэх хасах нь 5 болно. За 12a-г тэнцвэрийн тэмдэгний зүүн гартал руу оруулж хасна. 10-ыг баруун талаар нь оруулж хасна. За ингэх юм бол мэдээж хэрэг хасах 32a дээр хасах нь 12a болно. За тэнцвэрийн тэмдэгний баруун гарталд хасах 5, хасах нь 10 болно. За мэдээж хэрэг хасах 44a болох нь байна. Зүүн гарталт нь баруун гарталт нь хасах 15 болно. За одоо мэдээж хоёр талыг хасах 44-г хуваах юм бол за хасахыг нэмэх нь болно. 15-ыг хуваах нь 44 гэж болдог нэ.